өөр монголчуудыг ингээд гадуурхна гэдэг бол айгүй буруу зүйл гээд тэгээд бид нар хэрвээ өөр монголчуудыг ингээд өөрсдийнхөө нэг биш гэж тастаад аваа хайчих юм бол бидний би дундаа ингээд байхдаа усаас ирсэн нэг охинтой найзалдаг байсан. Тэгээд тэр маань аялахтай ярьдаг. Тэгээд нэг удаа сургуулийн урлагийн үзлэгээр ангаараа шүлэг унших болоод тэгээд би хаан түрүүгийг уншлаа. Тэгсэн чинь манай хүнд одоо яг хуваарлаж өгсөн бадган дээр болох дээр мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө бий гэдэг хэсгнээс байхгүй юу? Тэгсэн чинь манай уншихтаа мөрөн голын нусыг эзэгнэнхэн төрлөө бий гэж уншаад ирсэн. Тэгсэн чинь мэдээж ойлгомжтой жоохон хүмүүс болсон хойно шоолол хөхрөлдүүл тэгээл тэгж уншдаг гинэ гэж дахин уншуулаад ингээл тэг би найзаагаа тухайн үедээ шоолж исэн ч гэсэн дотроо өмөрж байгаа штэ. Тэгэл тэр өдрөөс хойш нөгөөтгнийхөө аялгыг нь засгаад одоо өөр шигээ халах аялгаар ярьдаг болох гээд өөрийнхөө аялгаар ярингуут нь загнаж магнаалстай чи одоо тэгж хэл энэ үсэг залахгүйгээр яар гэл тэгдэг ус ахгүй юу. Тэгээд ямаараа засагдах уу дээ төрсэн цагаас эхлээд ирсэн хүн чинь засагдаагүй. Хэрвээ би тэр хүүхдийн аялгыг зассан байгаад тэр хүүхэд халах аялгаар ярьдаг болсон байсан бол би одоо өөрийгөө бол яг л алуурчин шиг мэдрэн яагаад вэ гэхээр аялгуу гэдэг зүйл бол хэлний нэг дархлаа. За ямарваа нэгэн хэл одоо оршин тогтнож удаан байхын тулд тодорхой одоо тийм хүчин зүйлүүд байгаа дархлаа нь болж өгж байгаа зүйлүүд гэсэн үг шүү дээ. Тэрэнд юу багтах вэ гэхлээр жишээлбэл тухайн хэлээр хідэн хүн ярьж ийн буюу хэрэглэгч нь хэд байна. Тэгээд хэр олон аялагтай байна. Яг улсынх нь албан ёсны хэл мөн үү? Тэгээд дээрэс нь хэл зүйн байгууллагын систем нь ямар байна гэдэг ч юм уу. Тэгэнгүүт манай хэлээр болвол нийт дэлхийд даяар те 10 сая юм одоо угсаатан байгаа гэж үзэнгүүтээ тэрний 7 саяын ямар ч хэлсэн монголоор ярьдаг гэхэд. Тэгээд том хэл буюу энэтхэг Европын хэлнүүдийг бодох юм бол монгол хэлээр бол тийм олон хүн ярьдаг олон хэрэглэгчтэй хэлний тоонд бол багтаж чадахгүй. Гэвч бид нар маш олон аялгаутай тий үндсэн том 4 аялгау байгаа боловч тэрийг дагсан зөндөө олон аялгаунууд байгаа. 4 том аялгаунд нь болохоор халах, ойрд, бурайд өөр гэсэн ийм 4 аялгаа байгаа байхгүй юу. Тэгээ би нэг бичлэг хийжсэн шүү дээ. Өөр монголчуудыг ингээд гадуурхна гэдэг бол айгүй буруу зүйл гээд. Тэгээд бид нар хэрвээ өөр монголчуудыг ингээд өөрсдийнхөө нэг биш гэж тастаад аваа хайчих юм бол бидний энэ монгол хэлээр ярьдаг хүмүүсийн хэрэглэгчийн тоо нэгдүгээрт буурна. Манай хэлэнд аюул занал хийлнэ гэсэн үг шүү дээ. Дээрээс нь хүчнөөн олон аялгаунууд байхгүй болно. Нөгөө том дөрвийн чинь нэг нь байхгүй болно. Тэгээд тэр өөр монголч нь ганцхан аялгаа биш шүү дээ. Дотроо дахиад зөндөө олон аялгаа байгаа. Одоо ингээд хичээл эхэлж чинь хүүхдүүд энэ тэн дээрээс одоо шинээр оюутан болж орж ирж чинь эсвэл одоо хөдөөнөөс хүүхдүүд шилжиж орж ирдэг. Тэгээд орж ирэхээр нь нутаг нугын аялгыг нь шоолоод, шоглоод, жалгад овны үзэл гаргаад чи ингэж ярьж чинь чи тэгж ярьж чинь гэд шоолоод байгаа хүн бол өөрийнхөө хоолой дээр хутаг тулгаж байгаагаас ямар ч ялгаа байхгүй. Тэр хүн өнөөдөр тийм аялгаар ярьж иж бидний монгол хэл оршин тогтнох дархлаа нь болж байгаа. Тэр хүн хувь нэмэр оруулж байгаа. Тэр хүн ийм бит бус соёлын үгийг нэгэсэндээ тээж явж байгаа. Хэл байхгүй бол тухайн улсын соёл уламжлалт дагаад үгүй болно. Устд нь тэгээд тэд нар чинь устчих юм бол өнөөдөр би энэ дэлхий дээр байх уу байхгүй юу монгол хүн оршихгүй юу гэдэг зүйл яригадад эхлэх учраас ухамсартай байх хэрэгтэй тэрийг тэгээ шоолоо шоглоод хошин шог болгоод stand up comedy болгоод яваад иж болохгүй.